За ингээд бид Христийн талаарх онол сургаал руу орж байна. Нэлээд их хэмжээний урт агуулга байгаа шүү. Хичээлийн агуулгыг сайн ойлгож авахын тулд бүгдээрээ дундуур нь хэд хэдэн удаа төр завсарлага авнаа. Эхний цуврал бичлэгүүдээр Христийн эрэлтэд хүмүүсийг бэлтгэж буйг үзэх болно. Тэгээд энэ бичлэгээр бид дараах хоёр зүйлийг сурах юм аа. Бидэнд зуучлагч хэрэгтэй болохыг хуучин гэрээ хэрхэн харуулж байгааг ойлгох болно. Мөн хуучин гэрээний зуучлагчид иш үзүүлэгч, тахилч хааны албыг хашиж байсныг харнаа. Энэ бүхэн нь биднийг Христийг хүлээж авахд бэлдэж өгөх зорилго агуулж байгаа юм аа. Түүхэн өгүүлэмжийн 4 хэсэгтээ ийм бүтцтэй бид нар овоо танил болж байгаа байх гэж итгэж байна. Одоо хамтдаа энэ хүүрнэл дотор Есүсийн тухай юу өгүүлсэнийг харцгаая. Ингээд эхлэл болох бүтээлээс эхэлцгээе. Бид Адам, Ева хоёр руу анхаарлаа хандуулъя. Библиэд ийхүү бурхан өөрийнхөө дүр төрхөөр хүнийг бүтээж, бурханы дүр төрхөөр бүтээхдээ ир эмээр нь бүтээжээ гэж хэлсэн. Эндээс бид Адам бол бурханы дүр төрхөөр бүтээгдсэн гэдгийг харж байна. Тэр бурханыг хүн төрлөختөнд бүтээлүүдэд илчлэн харуулдаг. Хэрвээ бурханыг харахыг хүсвэл Адамыг харах хэрэгтэй. Энэ утгаараа Адам бол хуучин гэрээний анхны иш үзүүлэгч юм. Бид хуучин гэрээний иш үзүүлэгчдийн гол үүргийг хэвчлэн ирээдүг зөгнөх гэж боддог. Иш үзүүлэлгийг бид ирээдүйн тухай зөгнөл гэж ойлгодог. Тийм болохоор Адамыг хуучин гэрээний иш үзүүлэгч гэхээр гайхах бах. Адам ирээдүйн талаар ямар нэг юм зөгнсөн гэж Библиэд байдаггүй штэ. Тэр байтугай Адамын хэлсэн үгч гэж бараг юу ч Библиэд байхгүй. Тэгвэл Адам юугаараа иш үзүүлэгч гэж. Хуучин гэрээний иш үзүүлэгчид бол ирээдүг зөгнөдөг хүмүүс гэсэн ойлголт нь асуудал үүсгээд байгаа юм. Үзмэрч мэрэг төлөгчид ирээдүг зөгнөдөг. Харин хуучин гэрээний иш үзүүлэгчийн үндсэн ажил бол Бурхны хандсан хүмүүст Бурхны үгийг мэдүүлж, Бурхныг илчлэх байдаг. Хүмүүс гэмшихгүй бол юу болох талаар тэд анхааруулж байгааг бид олонтаа хардаг. Гэхдээ тэр иш үзүүлэлгийг нь сайн харуул, тэд ихэнхдээ хуйлд аль хэдийн өгөгдсөн зүйлсийг сануулдаг. Заримдаа арай дэлгэрэнгүй юм хэлдэг. Хамгийн гол нь тэд Бурхны өмнөөс ярьдаг. Энэ утгаар нь авч үзвэл Адам иш үзүүлэгчийн үүргийг биелүүлж байсан гэж хэлж болно. Гэхдээ Адам зөвхөн иш үзүүлэгч байгаагүй. Бурхны дүр төрхөөр бүтээгдсэн Адам бол Бурхныг тусган харуулах хүн бөгөөд Бурхан Адамаар дамжуулан бусад бүтээлдээ өөрийн үг, арга замаа мэдүүлэхдээ түүнийг ашиглаж байсан. Бүтээлийнхэн тоонд ирээдүйд гарч ирэх хүмүүс ч гэсэн тооцогдно. Гэхдээ Адам зөвхөн иш үзүүлэгч байгаагүй. Цаашид үргэлжлүүлэн харцгаая. Эхлэл 2 дээр эзэн Бурхан дорн зүгт эдийн цэцэрлэгт тариад уралсан хүнээ тэнд авчирч тавьжээ гэсэн. Анх бүтээл бий болох үед их дэлхийн ертөнц бүхэлдээ деважин мэт төгс байсан гэж буруу ойлгож болохгүй. Библи тэгж заадаггүй. Харин дэлхий дээрх нэг тодорхой газар болох Эден деважин мэт байсан гэж Библи заадаг. Мөсө тэр газрыг хэд хэдэн гол урссан, ой модтой, хүнд хэрэгтэй бүхнээр дүүрэн газар гэж дүрсэлсэн. Хамгийн гол нь энэ газарт Бурхан Адамтай хамт нутгалдаг байсан. Энэ газраас Адам Бурханы өрөөлийг бусад бүтээлд дамжуулах ёстой байсан юм аа. Тийм учраас Адам зөвхөн иш үзүүлэгч байгаа зогсохгүй, мөн тахилч байсан гэсэн үг. Хуучин гэрээний тахилчид нь Бурхан болон хүний хооронд явж Бурханы оршин байгаа газраас түүний өрөөлийг ард түмэнд нь дамжуулдаг байсан. Ийм л ажлыг Адам Эден дотор хийх ёстой байсан юм. За тэгэхээр Адам Бурханы дүрээр бүтээгдсэн гэдэг ойлголтыг харъя. Үүнийг илүү сайн ойлгохын тулд Бурханы дүр гэдэг нэршил нь хаанаас гаралтайг мэдэх хэрэгтэй. Мөсегийн ашигласан Бурханы дүр төрх гэсэн нэршлиг Эртний уран зохиолд улс үндэстний хаадыг дүрслэн хэлэхдээ ашигладаг байж, тухайн үндэстний дахин шүтдэг гол Бурханыг нь хаан төлөөлдөг байжээ. Тэгэд Мөсе юу гээд байна вэ гэхлээр Мөсе Адамыг дүрслэхдээ тухайн үед хаадад л оноодог байсан түгээмэл нэршлиг авч ашиглаж байна. Гэхдээ Адам бол худал бурхтыг шүтдэг, өөрийн ашиг сонирхолдоо тэрхүү бурхтыг ашигладаг бусад үндэстний хаадтай адил бишээ. Адам бол цорын ганц жинхэнэ бурханд үйлчилдэг, эрх мэдэл нь хэмжээ хязгаартай хаан юм аа. Ингээд бидний өмнө нь ярилцаж байсан соёлын үүргийн тухай гарч байна. Үржиж ойширцоог, газар дэлхийг дүүргэж түүнийг эзэм шицгээг, далайн загас окторгуун шувууд хийгээд газар дээр хөлхөгч амтан бүхнийг захирцгааг гэж эзэлсэн. Энд Бурхан Адамд бүх зүйлийг захирах эрх мэдлийг өгч байгааг харж байна. Өмнөд Баптист теологийн семинарын 2 профессор Джентри Вилм нар үүнийг ингэж тайлбарласан байдаг. Хүн Бурхан хоёрын хоорондын харилцааг хүүгийн эрх ёс гэсэн үгс хамгийн сайн илтгэдэг.
Хүн бүтээл хоёрын хоорондын харилцааг хаант ирэх, ёс ба үйлчлэл гэсэн үгсээр илэрхийлж болох ч үйлчлэгч хаант ирэх гэх нь бүрч оновчтой байх. Миний бодлоор C.S. Lewis-ийн Нарниагийн тууж цувралын Арслан, Шидтэн ба хувцсны шүүгээ номын төгсгөл хэсэгт энэ санаа маш тодорхой илэрхийлэгдсэн байдаг. Энэ зохиолын нийт цувралын туршид Аслан нэртэй арслангийн дүрээр Есүсийг илэрхийлэн харуулсан байдаг. Номын төгсгөл хэсэгт Певенси ах дүүс нарыг Нарниагийн хаад хатад болгож томилох үедээ Аслан дараах зүйлсийг хэлдэг. Нэгэнт Нарниагийн хаан хатан болсон бол үрд хаан хатан хэвээр байна. Үүнийг нэр төртөөгөөр биелүүл Адамын хөвгүүдээ. Үүнийг нэр төртөөгөөр биелүүл Евагийн огтоо гэж хэлсэн. Тэдэнд хаанчлалыг өгч байгаа нь Аслан. Зөвхөн Асланы захиргаан дор л тэд хаад хатад болж өргөмжлөгдсөн. Эден дэх үйл явдал үүнтэй төстэй байсан. Адам зөвхөн Бурхны захиргаанд ор хаанаар тавигдсан. Өөрөөр хэлбэл тэр Бурхны захиргаанд орох үйлчлэгч хаан юм аа. Энэ утгаараа Адам зөвхөн иш үзүүлэгч тахилж биш, тэр бас хаан болж байна. Гэхдээ тэр бол бүтээлийн жинхэнэ хаан биш. Яагад гэвэл Бурхан л жинхэнэ хаан нь юм. Адам бол дид захирагч буюу дид хаан юм. Түүнд байгаа эрх мэдлийг Бурхан өгсөн учраас л тэр эрх мэдэлтэй байгаа. Тиймээс түүний үүрэг бол эдийн цэцэрлэгдэх бүх зүйлийг захирч Бурханы алдрыг түгээх байсан юм аа. Бүтээл бий болсон үеэс эхлээд л Адам иш үзүүлэгч, тахилч, хаан гэсэн гурван үүрэг рольтой байсныг бид харж байна. Библийн хүрнэлийн туршид бид үүнийг үргэлжлүүлэн харах болно. Хэрэв бид үүнийг Бурханы зорилго талаас нь харвал энэ бол цаг хугацаа. Харин энд Адам бүтээл бий болсон цагаас эхлэн дэлхийн ертөнцийг тэтгэж, арчилж, үржүүлж, Бурханы алдар суугийн төлөө хөгжүүлэх үүрэгтэй байв. Ингэснээр дэлхийн ертөнц эцсийн цэг рүүгээ, өөрөөр хэлбэл бүрэн биелэл рүү ойртох юм. Өөрөөр хэлбэл үүнийг дэлхий дээрх эден гэж үзвэл Адам нь эденд байсан алдрыг дэлхий даяар түгээх үүрэгтэй байж. Адам үүнийг иш үзүүлэгч, тахилч, хааны үүрэг ролийг гүйцэтгэж Бурхан ба хүмүүсийн хооронд зуучлах байсан. Тэр бол зуучлагч байсан. Ингээд бид Эхлэл номын 2 дугаар бүлгийн төгсгөл буюу Библийн түүхийн бүтээлийн хэсгийг дуусгалаа. Гэхдээ үүнээс цааш байдал өөрөөр иргэхийг бид мэднэ. Уналтаар юу болсныг үздэцгээе. Адам Ева хоёр Бурханд дуулуургүй байж, Бурханы эсрэг сатантай нэгдэн Бурханаас нуугдаж, эдэнд тэдэнд өгөгдсөн ерөөлөөс зүхтан нүглийн хараалыг хүртдэг. Тэгээд ийм зүйл болдог. Чи хөрс шороотвол хөрс шороондоо буцнаа гэж Бурхан Адамд хэлсэн. Адам өөхөх ёстой. Тэр анхандаа өөхөхгүй байхаар бүтээгдсэн байсан боловч одоо заавал өөхөх ёстой болсон. Тэрээр дэлхий дээр үрд амьдрах боломжгүй болсон. Эзэн Бурхан хүнийг өөрийг нь гаргаж авсан газар шороог хаглуулахаар эдийн цэцэрлэгээс гарган явуулваа гэснийг та нар санаж байгаа байх. Адам Бурханы өгсөн даалгаврыг биелүүлж чадалгүй цэцэрлэгээс хөөгддөг. Тэр өсөн үржүүлж дүүргэж захирахад илүү хэцүү байх газар руу явдаг. Эхлэл номыг үргэлжлүүлэн уншихад юу болж байна вэ? Адам 930 наслаад нөхчөв. Эцэст нь Адам гарцаагүй өгтөг. Тэр үржиж олширдогч түүний том хүүн дүүгээ хөнөөн улмаар газар дэлхийгээр орон гэргүй тэнүүчлэгч болдог. Эцэст нь Адам өгтгэ. За тэгэхээр Бурхан Адамыг зуучлагч болгохоор зорьсон. Гэвч Адам зуучлагчийн үүргээ биелүүлж чаддаггүй. Үр дүнд нь хүн энд байхын оронд уналтаас болж хүн төрлөختөн Бурханы төлөвлөгөөний эсрэг Бурханы төлөвлөсөн чиглэлээс өөр зам руу хазаасан. Адам нүглээсээ болоод эдэнд байсан алдрыг дэлхийд түгээхийн оронд Адам нүглийн хараалыг дэлхийд даяар тараажээ. Ингээд бид уналт дээр ирсэн. Бурханы өрөөлийг бусдад хүргэх ёстой байсан хүн авсан даалгавраа биелүүлж чадаагүй. Гэхдээ бидний өмнө ярьсанчлан Библийн түүх уналтаар дуустдаггүй.